За сайн байцгаана арилжаачдаа шин сугийнхаа эхний дугаараар тань хөшүүрхтэй гадаад арилжааны зах зээл сонирхоод оролцож байгаа залуус болоод за цаашлаад трейдерүүдийн маань хамгийн нийтлэг гаргадаг алдаануудыг бэлтгэлээ. За ер нь хамгийн одоо энэ арилжааны зах зээлд орж ирж байгаа залуучууд маань сонирхох хугацаанд энэ зах зээлээ ер нь бүрэн судлаагүй байгаад анзаарагдаад байдаг. За тэгээд түүнээсээ болоод энэ зах зээлийн механизмыг ер нь бол их буруу ойлголттой байдаг. За тэрний үг гэхээр энэ их л хурдан амархан мөнгө олох шуналтай хөтлөгдөд арилжаа хийж эхэлдэг. Бол харагдаад байдаг. Зах зээлээ бүрэн судлаагүйгээсээ болоод энэ зах зээлийг одоо тийм мөнгө олох арга механизм гэд ойлгоод ороод ирсэн байдаг. За тэгээд ороод арилжаанд оролцохдоо ер нь хурдан баяжих сэтгэлгээгээр нэлийн буруу чиг хандлагатай арилжаанд оролцдог харагдаад байдаг. За энэ нь ямар хоёр зүйлээр дийлэнхтэй илрээд байна вэ гэхээр за ер нь одоо бит тавьж байгаа юм шиг те нэг арилж байгаагаар маш их хэмжээний ашиг олох гээд байдаг. Энэ маань өөрөө нэг зах зээлийн буруу ойлголттой холбоотой. За тэгээд цаашлаад хоёр дахь нь юу гэхээр одоо мөрөдөд тоглоом шиг яг азаа үцэх гэдэг те. Одоо юу гэдэг яг л нөгөө түрүүний хэлсэнчлэн нэг арилж байгаагаар их хэмжээний ашиг олох. За тэгэл яг арилжаа хийхдээ яг л тэр арилж байгаагаар л ашиг олж санхүүгийн хэрэгчлээнд хүрэх гээд байгаа юм шиг их мөнгө хийх гээд байгаа юм шиг ийм сэтгэлгээгээр арилжаанд оролцснороо бид нар өөрсдөө энэ зах зээлийг ер нь буруу дутуу судалсан байна гэдгийг л харуулдаг байдаг. За энэ зах зээл маань өөрөө зөв хийж чадах юм бол боломжлохоос бол хин нэг хурдан санхүүгийн хэрэгчлээнд хүргээд амархан баяжуулаад байдаг систем болоо ерөөсөө огтосоо биш. За ер нь бол миний бодлоор урт хугацаанд тууштай тогтмол ашиг олохыг зорддог бизнесийн нэг хэлбэр харах хэрэгтэй болов уу гэж би бол ойлгодог. Бусдаар бол азаа үзээд богино хугацаанд амархан байдлаар ашиг олох юм механизм биш шүү гэдгийг сануулад хэлье. За хоёрдугаар юу гэхээр за энэ өөрт тохирсон арилжааны төрөл болоод арга барилыг зөв сонгож чаддаггүй. Яг энэ сонирхоод орж ирж байгаа залууч. За энэ маань өөрөө юу ярьж байна вэ гэхээр за нэг арилжааны төрлөөр бид нар мэднэ swing trader, за position trader, swing trader, за intraday, scalping гэдэг ч юм ингээд маш олон төрлүүд байдаг. За тэр маань өөрөө арилжаа хийх хугацаа, арга барилаас хамаарат маш өөр арилжааны арга барил төрлүүд бол байгаад байдаг. За тэгээд энэ нь өөрөө нэг арилжаанд зарцуулж чадах цаг хугацаа болон өөрийн зан чанарт хамгийн гол нь зан чанарт тохирсон арилжааны төрөл яг энэ арга барилаар одоо зөв сонгож чадахгүй байна л гэж хараад байгаа. За хувийн зан чанарт ягаад тэр арилжааны арга барил зохицсон байх шаардлагатай вэ гэхээр зарим хүмүүс бол их хүлээцтэй байдаг тий. Зарим нэг төвчээргүй байдаг. За зарим нэг нь одоо шийдвэр гаргалтын хурд нь бусдаасаа илүү хурдан шийдвэр гаргах чадвартай байдаг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ хувийн зан чанар болоод өөрт байдаг чадваруудаас шалтгаалаад энэ арилжааны ямар арга барил төрлөөр би яг арилжаа хийх юм бэ гэдгийг сонгох нь илүү зүйтэй байх гэдэг. Тэгэхгүйгээр одоо нөгөө хин нэгний арга тий одоо сургалтанд суугаал тэрний ч арга тэрний ч сургалтанд суугаал яг тэр хүний арга барилаар арилжаа хийхэд мөнгө олох гээд байдаг. Гэтэл нөгөө тэр танд зааж өгч байгаа сургалт орж байгаа хүн чинь өөрөө тэр арга барил дээр ажиллаад өөрийнхөө байдлаар өөрийнхөө зан характерт тохируулаад өөрийгөө энэ арилжааны цаг хугацаа гаргаж чадах цаг хугацаанд тохируулаад ингээд арга барилаа боловсруулчихсан байдаг. Тэгэхээр хин нэгний зааж өгч байгаа арга барил бол танд яг цав ингэж гой тохирч чадахгүй. Магадгүй ойролцоо зан характертай байх юм бол илүү төхөн байх ийм л үнцэг байгаа боловч яг ингэж яг бусдын арга барилаар бол ер нь хүн дагаж ороод арилжаа хийгээд ашиг олоод байдаг зүйл биш юм байна гэдгийг бол би бас өөрийнхөө туршлагаас бол мэдэрсэн. За энэ нэг тод жишээ нь бол одоо Далайга Чихрэнбаярынхаа одоо бас нэлийн дээхний шавь нь би өөрөө за тэгээд яг swing trader болох гэж их өөрөө оролцсон. За харамсалтай нь одоо сэрээ болоод паттерн ингээл урт хугацааны арилжаанууд их дагаж арга барилын суралцаж оролцсон боловч миний өөрөө сэтгэл зүй за зан чанарын хувьд бол их хүлээцгүй төвчээргүй хүн байсан учраас тэгэж урт хугацаанд арилжаа хийхгүй байх. За цаашлаад орсон арилжаагаа маш удаан хугацаанд барих хэмжээний тийм одоо зан характер бол одоо байгаагүй. Тийм учраас өөрийнхөө арга барилд одоо эрэл хийлж хайж болохоор дараагийнхаа яг энэ шат руу явдаг юм байлээ. Тэгэхээр энэ зүйл бол амар чухал. Зах зээлийнхаа зөв ойлголттой болсон бол арилжаагаар мөнгө олно гэж байгаа бол яг энэ арилжааны өөртөө таарсан арга барилыг олох нь маш чухал юм байлээ шүү гэдгийг хэлье. За хувийн зан чанарт ягаад тэр арилжааны арга барил зохицсон байх шаардлагатай вэ гэхээр зарим хүмүүс бол их хүлээцтэй байдаг тий. Зарим нэг төвчээргүй байдаг. За зарим нэг нь одоо шийдвэр гаргалтын хурд нь бусдаасаа илүү хурдан шийдвэр гаргах чадвартай байдаг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ хувийн зан чанар болоод өөрт байдаг чадваруудаас шалтгаалаад энэ арилжааны ямар арга барил төрлөөр би яг арилжаа хийх юм бэ гэдгийг сонгох нь илүү зүйтэй байх гэдэг. Тэгэхгүйгээр одоо нөгөө хин нэгний арга тий одоо сургалтанд суугаал тэрний ч арга тэрний ч сургалтанд суугаал яг тэр хүний арга барилаар арилжаа хийхэд мөнгө олох гээд байдаг. Гэтэл одоо өөрийн болгож боловсруулаагүй тэр арга барил чинь тий хин нэгнээс сурцсан тэр арга барилаар арилжаанд орохдоо ч гэсэн маш ихтгэл өнөмшлгүй арилжаанд оролцоод байдаг.
Тэр маань нөгөө арилжаа чинь яаж ороод хаанаас гарахаа хүртэл мэдчих яг дагаж орж байгаа. За магадгүй тэр сигнал аваад орж байгаа хүмүүс бол бүр таг харанхуй орж байгаа гэсэн. Яг нөгөө хүнийхээ дэргэд байнга байж ижил тэр арилжаа маш сайн болох яг юм болж чадах болохоос биш бол одоо тий зүгээр онлайн компьютерийн цаанаас сигнал аваад арилжаа хийгээд урт хугацаанд тогтмол ашиг за амжилттай ер нь арилжаагаас энэ гадаад арилжааны зах зээлээс бол ер нь урт хугацаанд туурштай мөнгө олж ер нь чадахгүй дээ нөгөө өсөд идэх санхүүгийн хэрэгчлөө гэдэг юм чинь бол маш хол гэсэн үг. За тэгэхээр нөгөө өөрсдийнхөө арга барилыг олох нь маш чухал. За өөрсдийнхөө арга барилыг олоход бас за мэдээж нөгөө хүмүүсээс сурах нь маш их чухал. Басны сургалтанд суугаад арга барилуудыг сурах, судлах энэ ажлууд бол маш их хэрэгтэй. Хамгийн гол нь тэр сурталчилсан арга барилуудаа өөрийнхөө зан характерт суулгаж, тий, тохируулж, тааруулж, өөрчлөх шаардлагатай. За тэхийн тулд одоо юу гэдгийг тий, адаглал нөгөө нэг бак тест хийгээд за энэ арга барил үнэхээр чамд тохирж гин үгүй юу гэдгийг одоо дата гаргаж авч, статистик гаргаж авч тэрийгч туршиж үзтгүүл яг энэ арилжааны зах зээлд оролцоод ороод байдаг тал ер нь нэлийн энэ дийлэнх арилжаачдын гаргадаг алдаанууд бол ерөөсөө тэр юм билээ. За тэгээд ер нь эцэст нь хэлэхэд одоо юу гэдгийг талах барих арга хүн өөрөө л олох хэрэгтэй гэж тий. Талхаа яаж барихаа мэдж байгаа юм бол одоо юу гэдгийг арилжаанд хизээ ороод хизээ гарахаа маш сайн мэдчих хэвээр. Тэгэхээр энэ бол маш чухал. Бөгөөд одоо бидний хамгийн их одоо амжилтанд хүрэхгүй байгаад байгаа шалтгаанууд чинь том алдаанууд чинь нэг юм байна гэж харж байгаа шүү. За 3 дугаарт эрсдлийн менежмент ба дүрм хүч. За энэ эрсдлийн менежмент болон бусдад дагаж мөрдөх дүрм бүхий өөрийн арилжаа хийх гарын авлага хийдэг гэж. За энэ гарын авлага гэж юу яриад байна вэ гэхээр за мэдээж өөрийнхөө нөгөө арга барилыг бий болгоод гаргацсан байгаа хүн бол дагаад өөрийнх нь арилжааны дүрм гаргах хэрэгтэй. За ямар үед би арилжаанд оролцдоггүй тий. Статистик гаргаад авсан бол одоо юу гэдгийг Нью-Йоркийн сешнэр би арилжаа хийх юм бол маш их алдсан юм байна гэдэг ч юм энэ арга барил ажилтгүй байна гэдэг ч юм уу. За эрсдлийн менежмент гэж байна тий. За өөр магадгүй алтан дээр ч юм уу ямар нэгэн тодорхой бүтээгдэхүүн дээр би арилжаа хийхдээ ер нь бас болтгүй байна. Энэ арга барил нь ажилтгүй байна гэдэг иймэрхүү дүрмүүдтэй. За магадгүй би хит хийх ядарсан үед арилжаа хийхгүй гэдэг ийм дүрмүүдийг ерөөсөө гаргаж за арга барилтайгаар уялдаа холбоотой ийм дүрмүүдийг ерөөсөө гаргаж өөрийн гарын авлага ерөөсөө байдгүй. Дандаа л хүний одоо арилжааны айдиануудыг харж дагаж арилжаа ордог ч юм уу. За өөрөө нэг босон болоогүй нэг арилжаа төлөвлөгөө юу гаргах чад тэрнийхээ дагаж гисэн орж чаддгүй иймэрхүү асуудлууд гардаг. За тэгээд нөгөө баримтлах дүрм байхгүй болохоор маш их замбраагүй төлөвлөгөөгүй арилжаануудыг хийж гүйцэтгэдэг. Энэ нь одоо бидний арилжаачдын одоо амжилтаас мэдээж хойш татчих байгаа дамжиггүй. За тэгээд бид нэр зүгээр эргэл бодоход тэ нөгөө бизнес ямар нэгэн ашигын төлөө бизнес хийхэд бид нэр одоо тухайн бизнестэй холбогдолтой дүрм журм хуулийг дагаж сахиулдаг ийм байсан батал. За энэ арилжаа бол ерөөсөө тийгэж дагаж мөрдөх юм дүрмгүйгээр хийх гэж оролдоод байдаг тий. Төлөвлөгөөгүй оролдоод байдаг. Энэ чинь өөрөө бас нэг юм ажил мэргэжил учраас тэр өнцгөөс нь ерөөсөө харж чадахгүйгээр ингээд дараад байдаг байх нэ. За тэгээд ер нь эрсдлийн менежментгүйгээр энэ зах зээлд тэ удаан амьд үлдэх бол маш их хэцүү. За нэг одоо бүх арилжааны арга барилыг ажилуулах цорын ганц зэвсэг бол эрсдлийн менежмент юм аа гэдэг. За манай талигаач багш маань хэрхэн баяр маань биднэрт бас зааж сургасан байдаг шүү дээ. Тэгэхээр энийг бас эргээд тараарай гэж. За миний бодлоор дөрөв дэх хамгийн том гаргадаг алдаанууд юу гэхээр арилжааны туршлага багасаа болоод угсаа сэтгэл зүй болон шунлаа их хянаж удирдах чаддаггүй. За ер нь арилжааны сэтгэл зүй гэдэг зүйл бол яг энэ арилжаа хийхэд маш их одоо нөлөөлдөг том сэдв. За бараг 80% нь хувийн арилжааны сэтгэл зүй болон сахилга батаас хамаарч тэр хүн одоо хэдийн хэмжээний амжилт гарах вэ гэдгийг бол харж болох гэдэг юм шиг санагдаад байдаг. За тэгээд нөгөө сэтгэл зүйн удирч хянаж чаддгүйгээсээ болоод дүрмээ дагаж мөрдөхгүй одоо сахилга баталдаг ийм үр дагаврууд бол гарч ирдэг. За тэгснээрээ нөгөө одоо юу гэх юм те өөрийнхөө тансыг өндөр хувийг нь алддаг ч юм уу эсвэл маш амархан хурдан насаа шатаагаад байдаг эдгээр үйлдэлүүд бол ерөөсөө арилжааны сэтгэл зүй гэдэг энэ секторт багтахны. За тэгээд нөгөө арилжааны сэтгэл зүй гэл ингээл тусад нь аваад арилжааныг гэж хэлж байгаа боловч зүгээр арилжаа хийх явцад гардаг бидний хувийн сэтгэл зүй мэдрэмжүүд л гэсэн. За тэгээ ер нь энэ дундаас хамгийн одоо бид нар хянаж удирдах шаардлагатай нэг сэтгэл зүйн мэдрэмж бол яг энэ шунлын мэдрэмж. Тэгэхээр одоо энийг одоо хянаж удирдах сурах шаардлагатай гэсэн үг. За шунал болон сэтгэл зүйнээс үүдэлтэй мэдрэмжүүдийг хянаж удирдах сурахгүйгээр ер нь бол цаашлаа сайн арилжаач болж чадахгүй. За ер нь ашиг хийж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдгийг яг энэ арилжааны сэтгэл зүй гэдэг энэ том сектор дотор байгаа энэ шунал гэдэг зүйлийг за бусад за ер нь энэ айц сандрал
одоо юу гэдэг яарах марах гэдэг бол одоо төрөний арилжааны төлөвлөгөөтэй байх гэдэг ч юм уу дааж мөрдөх дүрмтэй байх гэдэг зүйлүүдээр бол бид нар хязгаарлаж өгч чаддаг тэр зүйлүүдийг хийж чадсанаар шүү. Гэхдээ хамгийн үлдээд байдаг бас том зүйл нэг нь шунал гэдэг зүйл байна. Тэгэхээр энийгээ бас удирдах хянж сурж ийж бас илүү энэ арилжааны зах зээл дээр одоо илүү ашиг болж амжилт гаргах гол фактор нь болж өгөх болов уу гэж би хувьдаа боддог шүү. За дараагийнх руу оръё. За түрүүний за яг дурдаад өнгөрсөн арилжааны төлөвлөгөө болон сэтгэл хөдлөлт. За ер нь бол төлөвлөгөөгүй сэтгэл хөдлөлөөр арилжаанд оролцдог гэж тэ. За энийг юу ярих гэдэг нэг гэхээр арилжаанд ер нь бол төлөвлөгөө гаргах маш чухал байдаг. За бид нар ямар нэгэн бизнес ямар нэгэн ажил хийхдээ за өглөө босвол за би өнөөдөр нэг ийм ажлуудыг амжуулна гэсэн төлөвлөгөөнүүд гаргаж идэг. Тэгжиж бүх юм эмгэгцэгцтэй замбраатаа болж өгч идэг. За тэгээд тим байж ич одоо нэг арилжаанд оролцохдоо ямар ч төлөвлөгөө гаргадаг хүн. Одоо тэгээд бид нэг суугаа техник шинжилгээ хийдэг. За хаашийн дээр ирвэл за яг миний энэ гаргасан дүрм за стратеги арга барилын яг энэ бүс дээр ирэх юм бол би ийм арилжааг оролдлогод хийж үзнэ гэж ямар нэгэн төлөвлөгөө байхгүй зүгээр л яг компьютерийн ард суугаад яг тэр арилжаа байсаалт авчиг дарах хэрэгтэй юм шигээр заавал нэг юм дээр оролцож хийж яг тэрэн дээр дарж тэ оролцож хийж яг тэр ямар нэг юм ялгаруулж мөнгө олох гээд байгаа юм шиг яг ингэж ийм хандлагаар бол арилжаанд оролцдог. Тэр арилжааны төлөвлөгөө хийх нь бол амар маш чухал байдаг. Тэгээд дээрэс нь бас одоо арилжаанд оролцохдоо зөвхөн унана эсвэл өснө гэсэн нэг чиг хандлага руу харж зах зээлийнхаа бодлыг өөртөө тулгадаг. За энэ тулгадаг бодол маань юугаар анзаарагдаад вэ? Хаш одоо тий үнэхээр одоо унаад байхад за өснө гэдэг яг тэр сэтгэлгээгээр л нэмж яваад байдаг. Ингэснээр ямар үр дагавар гаргахыг бол туршлагатай арилжаач бол маш сайн мэдж байгаа надад хэлүүлдэг. Тэгэхээр арилжаанд төлөвлөгөө гаргаснараа одоо юу гэдэг нь тий яард сандрах за тэгээд нөгөө буруу шийдвэр гаргах тэр нэг чарт гоё сайхан харагдаад биш нэг бол компьютерийн ард сууснараа заавал арилжаа хийх мэд сэтгэлгээгээр хандах биш иймэрхүү байдлыг хязгаарлаад тэр эмх замбраагүй сэтгэл хөдлөлөөр арилжаанд оролцож байгааг ер нь бол нэлээд сайн хязгаарлаж өгдөг. Тэгээд дээрэс нь сэтгэл зүйн байдал ч гэсэн амар тийм тухтай 50 байдлыг бол бий болгож өгдөг. Яагаад гэвэл тэр чиний төлөвлөгөөний дагуу арилжаа хийх гэж байгаа мөнгө олгох гэж байгаа стратеги чинь дагуу одоо тэр юун дээр ханшийн бүтц маань өөрөө ирээгүй байгаа учраас чамд ямар ч арилжаанд оролцох юм шаардлагагүй гэдэг хүлээгээд ингээд хараа сууж байгаа гэсэн. За энэ сэтгэл хөдлөл маань өөрөө бас одоо юу гэдэг нь түрүүний ярьжсэн сэдвээр нэмээд хэлэхэд одоо нөгөө FOMO те fear of missing out гэж ярьдаг. За яг л энэ зах зээлийг чамгүйгээр дэшээ өсөх гээд байгаа юм шиг энэ мэдрэмжүүд дээр тулгуурлаж ярилж хийдэг. Тэр нь өөрөөсөө төлөвлөгөөгүй байна л гэсэн үг. Бүх дата стратеги ойлгоцсон хүн бол тэр төлөвлөгөөний дагуу за тэр ямар одоо сетап үүсгээр арилжаанд оролцох уу гэдэг маш сайн мэдчихийдэг учраас за сайн стратегтэй арилжааны төлөвлөгөөтэй дата гаргаад авчихсан хүн бол бас шал өөр үр дагавар гаргах нэ. За тэгэхээр ер нь бол арилжааны төлөвлөгөөгүй хүмүүс бол ерөөсөө сэтгэл хөдлөлөөрөө арилжаанд оролцоод байдаг ийм сул тал байх нь шүү. Энэ бол нэлээд том алдаануудын нэг гэж үйл харж байна. За тэгээд 6 дугаарт бол арилжааны тэмдэглэл ба дүгнэлтгч те. За ер нь Монголд арилжааны журнал буюу тэмдэглэл гэдэг зүйлийг хийдэг хүн тун аврахандаа за сүүлийн за би full time trader болоод 4 жил болж байна. За e-trader маань бас энийг бидний хийхийг зөвлөдөг байсан. За анар trader гэдэг бас хүн за фьючерсийн зах зээлийн талаар бас сургалт ордог энэ ментор залуу байгаа. За энэ маань бас яг энэ арилжаачдын дунд бол арилжааны тэмдэглэл ямар ач холбогдолтой чухал юм бэ гэдгийг бол бас таниулж пүшэлж өгсөн хүмүүсийн нэг. За тэгээд маш цөөхөн хүмүүсийн арилжааны тэмдэглэлийн талаар бас ярьдаг байсан. За тэгээд ер нь тэмдэглэл хөтснөөр ямар ач холбогдолтой юм гэхээр за ер нь хүн ямар алдаа гаргаад байгаагаа ер нь ойлгодог юм байна л. Алдаагаа мэдэхгүй байгаа юм чи алдаанаас ч суралцахгүй шүү дээ, тийм. Тэгэхээр бид нар чинь юмыг төгс хийдэг. За төгс рүүгээ тэмүүлэхээр хийхийг сурах юм бол сурах гэж зорж байгаа юм бол дундуур нь ямар алдаа гарах чинь тэрийг ойлгоод алдаагаа засаад урагшилж явах хэрэгтэй. За тий. Бид ямар нэгэн зүгээр арилжааны бус одоо ахаал нэг жишээ аваад л гэхэд зүгээр нэг энгийн ашигын төлөө бизнес хийхдээ төлөвлөгөө гаргадаг. За энэ маань яаж явж чинь тэмдэглэл хөтэлдэг тий. Тайлангуудыг хийдэг гэдэг ч юм уу. За энэ үнэхээр болоод байна уу болохгүй байна уу гэдэг зүйлийг л тэмдэглэл тэр хөтлөлтөөс хардаг шүү дээ. Тэгэхээр энийг хийж одоо арилжааны тэмдэглэл гэдэг зүйлийг хийж чадаагүйгээс болоод өөрх алдааг юусоо олж чаддаг. Мэддэггүй гэсэн үг. За зарим нэг нь бол бүр алдаагаа мэдсээр ивж дахин давтаад байдаг. За ямар алдааг дахин давтаад байгаа хач ер нь ухамсартайгаар ер нь хөлөө зөвшөөрч чаддгүй юм билээ бид нар. Яг тэгэхээр бид нар өөрсдөө нөгөө өөрийгөө одоо хамгаалах дефенс системтэй өөрийгөө хамгаалах тийм natural
тийм систем нь ажиллаад байдаг. Тэгээд яг өөрийгөө зөвтгдөг зан характерууд биднээс бол их тэгж гарт юм билээ. За тэгээд ер нь алдаагаа мэдэж одоо ойлгож за тэрийг хөлийн зөвшөөрч чадахгүй бол тэр сурах боломж тэрнээс алдаанаас суралцах, урагшлах боломжийг л ер нь хязгаарлаж үгүй болгочих юм л. Тэгэхээр одоо ямар арилжаа хийгдэж байна? Би ер нь хэдэн цагт арилжаа хийвэл зүгээр юм. Тэ юун дээр алдаад байна? Ямар сэтгэл зүйн одоо state of mind-тай байхтай арилжаанд оролцохоор би ер нь болдгүй. Ер нь юу болоод юу болохгүй байгааг л арилжааны тэмдэглэлээс чи өөрийгөө толтон харна гэсэн. Тэгэхээр энэ бол энэ зүйлийг хийхгүйгээр өөрийнхөө тэр стратегийг турших, за тэр сэтгэл зүй шунлыг удирдах гэдэг энэ өмнө дурдсан 5 зүйлийг бол ерөөсөө олж харж мэдэхгүй гэсэн үг, ойлгохгүй гэсэн үг, засаж янз одоо урагшилж чадахгүй гэсэн үг л ийм чухал ач холбогдолтой зүйл байгаа шүү. Тэгээд энэ цаашлаад 7 хоногийн төгсгөлд хүртэл өөрийнхөө арилжааны дүгнэлтийг гаргаж явах хэрэгтэй. За би энэ 7 хоногт хэдэн арилжаанд оролцов? Тэмдэглэлээ хараад мэднэ шүү дээ, тийм. Хэдэн арилжаанд оролцов? Энэ дээр ямар дүгнэлттэй байна? За энэ 7 хоногт ашигын дээр байсан юм байна. Би хэдэн арилжаанд оролцсон юм байна. За тэр арилжаанууд нь ямар үр дагавруудыг дагуулсан байна гэдэг ингээд энэ нь өөрөө ирээдүйд чамайг урагшаага сайжирж явахыг л шаардж байгаа нэг юм бидний заавал хийх ёстой зүйл. Хэрвээ энэ арилжааны зах зээл дээр мэргэжлийн төвшөнд одоо оролцоод урт хугацаанд тууштай, амжилттай ашиг хийж, тогтмол ашиг хийж явъя гэх юм бол арилжааны тэмдэглэл болон дүгнэлтгүйгээр ер нь урагшаа явахд тун хэцүү дээ гэж хэлэхээр байна. За тэгээд хамгийн сүүлийнх буюу арилжааны зорилго гэж. Ер нь бүгдээр ямар нэгэн зорилт шүү. Тавилгүй санхүүгийн эрхчлөөнд хурдан хүрэх тийм хоосон мөрөдөл автцсан яваад идэв. Маш олон хүмүүсээс асууж үзсэн. За би сүүлийн 2-3 жил ер нь хүмүүст менторллаа. Тэгээд шанараасаа асууж байгаа асуухад ер нь бол дийлэнх нь л санхүүгийн эрхчлөөнд хүрэх. За тий өөрийнхөө одоо be your own boss гэдэг тий хүссэн цагтаа хүссэн газар ажиллах ийм мөрөөдөл яриад байдаг. Тэгсэн хэрнээ тэр мөрөөдөлтөд хүрэх зорилтуудыг ерөөсө гаргаж өгөөг байдаг. Яг арилжаа хийснээрээ тэр санхүүгийн эрхчлөөнд хүрэх тэр арга замуудаа ерөөсө төлөвлөж тооцоолог байдаг. За ямар хугацаанд зуралцаад юу хийж өөртөө ямар чадвар туршлагуудыг бий болгож тэр зорилгондоо хүрэх юм бэ гэдэг зүйлүүдийг ерөөсө тодорхойлж төлөвлөөгүй байдаг. За тэгээд ер нь арилжаа хийнэ гэдэг бол энэ би нэг мэрэгжил гэж бас боддог. Тэ доктор одоо гэдгийг өөр ямар нэгэн тэ онгоцны нисгэгч мэслийн эмч гэдэг ч юм ийм ямар ч ялгаагүй мэрэгжил мөнгө олох гэж байгаа бол одоо пашнтай өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд мөнгө олох гэж байгаа бол энийг бол карьер гэж харах хэрэгтэй, мэрэгжил гэж харах хэрэгтэй, ажил гэж харах хэрэгтэй, бизнес гэж харах хэрэгтэй. Тэгээд бид нэр бусад мэрэгжлийг суралцахад адаглаад ерөнхий боловсролын системээс гарахдаа 4 жил бакалавр нэмээд 2 жил магистр гэж суралцдагтай адилхан л тиймэрхүү цаг хугацааг зарцуулж жилийн зах зээл дээр ер нь туршлага хөрөнгөлүүлж чадваруудыг бий болгож урагшлана гэж боддог. Тэгээд ямар нэгэн ер нь альва ямар нэгэн чадварыг сурахад л хүн дор хаяж 10,000 цаг зарцуулах шаардлагатай гэж ер нь л үздэг юм байлээ. Тэгээд ер нь бол тэр зорилгодоо тэр санхүүгийн эрхчлөөнд хүрэх, тэр хүссэн газараа ажиллах, тэр гайхамшигтай сайхан хурдан баяж явах гэдэг юм уу, тэр зорилгодоо хүрэхийн тулд тэр богино хугацааны зорилтуудыг дагаад алхамаар урагшлаарай л гэж зөвлөмөр байна. Тийм зүйлгүйгээр бас яг одоо яг тийм амжилт гэдэг зүйлийг өөрөө гаргахад маш хэцүү болно шүү дээ. За тэгээд ер нь эцэст нь хэлэхэд энэ зах зээлээс ашиг олсон гэхээсээ илүүтэйгээр алдсан статистик нь бас 95% байдаг. Алддаг статистик нь. Энийг надаар хэлүүлдэг бүх арилжаачид бол мэдж байгаа хамгийн анхны уншдаг одоо өгүүлбэр байлгүй дээ. Ер нь бол энэ арилжааны зах зээл бол маш хэцүү. Тогтмол тууштай ашиг олнод бол маш хэцүү. За тэгээд 95 олдог 5% байгаа юм бол тэр нь дийлэнх нь одоо юу гэдэг нь институционал хөрөнгө оруулалтын сан юу гэдэг ч юм уу том байгууллагууд байж таараа. За ритейл арилжаачдаас ер нь маш бага хувийн тогтмол тууштай арилжаа одоо ашиг хийж байгаа бах. За тэр олдог 5%-ийнх нь бүр 3% нь одоо тийм тогтмол ашигыг хийдгээ гэсэн. Тэгэхээр нөгөө ашиг болдог 5% чинь тэрний чинь дахиад 3% нь л тогтмол ашиг хийдэг. Ийм статистиктай маш хэцүү зах зээл. Гэдгийг бол ойлгох хэрэгтэй, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За тэгээд ер нь нэг тийм амархан байсан бол бүгд л санхүүгийн эрхчлөөнд хүрсэн байгаа шүү дээ. Тэгээ миний одоо ингээд харж байгаагаар 4 жил 5 жил ингээд арилжаа хийж байна. Өөрийнхөө арга барил өөрийгөө олох гэж, өөрийнхөө сэтгэл зүг удирдах гэж шунлаа удирдах. За өөрийнхөө арга барилаас ахуулаад ингээд эдгээр яг энэ яригадаад байгаа зүйлүүдийг бол сурахад 4 жилийн хугацаа зарцууллаа. Тэгээ судлаад яг ингээд full time болсноос хойш маш хэцүү. Ер нь
одоо өөрийгөө дайчилж алдаанаас урагшилж суралцъя гэх хүсэлгүй нэг бол залхууч гэх юм уу те тэгж чаддгүй хүмүүс бол энэ зах зээл рүү орж ирээд чирэггүй тий мөнгө болоод цаг хугацаагаа алдахын нэмэр байх гэж би бодож байна. Тэгээд тэртээ дөрөв ингээ хараад хахаар хүн болгон арилжаачин болж чаддгүй юм байна. Тийм учраас зүгээр миний өгөх зөвлөгөө бол урт хугацааны хөрөнгө оруулагч болоорой тий. Одоо юу гэдэг ажил хөдөлмөрийн одоо чадамжгүй болох үедээ эргээд нэг хөрөнгө оруулчихсан ашиг өгөөж хүртчихсэн тиймэрхүү байдлаар л энэ зах зээл рүү хандахыг зөвлөе. Хэрвээ үнэхээр та дээрхүүдийг дурдсан зүйлүүдийг ойлгохгүй за урт хугацаанд нь суралцж иж маш урт хугацаанд цаг хугацаа зарцуулж суралцаж урагшлах шаардлагатай юм байна. Зарцуулах цаг хугацаагүй бол энэ зах зээл рүү ер нь бол орж ирээд хэрэггүй гэдгийг л зөвлөе доо. Авсан миний харж байгаагаар бол зүгээр бүдүүвчээр шүү дээ. Бүдүүн бааргаар нэг иймэрхүү том алдаанууд бол бид нар гаргад юм байна. Мэдээж энэ нэг сэтгэл зүй болоод бусад яг энэ зүйлүүд дээр нарийн жижиг хөөн болгон өөрийн жижиг алдаанууд бол зөндөө гарч ирдэг. За тэдгэрийг бол би яг нэг видеонд багтааж бүгднийг ярихыг хүссэнгүй. Ерөнхий нийтлэг гаргадаг алдаануудыг нь ярьлаа. За тэгээд ямарсан видеоныхоо эхний part 1-ийг ингээд дуусгачих. Part 2-оор за сүүлийн 2 жил Storm Plus за цаашлаад E50 хөтөлбөр гэдэг ингээд mentorship-ийн хөтөлбөрүүдийг бол хийж ирсэн. За энэ чинээсээ ч гэсэн ер нь хүнд заах болоод өөрөө ч гэсэн маш олон зүйлүүдийг бас суралцлаа. Тэгээд тун удахгүй Storm Plus гэдэг за хуучин Discord group дээр явдаг байсан mentorship програмыг за өөрийгөө яг энэ гаргаж байгаа алдаануудыг чинь засаж өгөх. За цаашлаад яг хамгийн гол зорилго нь бол өөрийнхөө тэр өөрт таарсан арга барилыг чинь олж өгөхөд туслахаар. За цаашлаад урт хугацаанд тууштай цаг хугацаагаа зарцуулаад суралцаад явахын залуучуудад тийм зорилготой залуучуудад одоо менторлож чиглүүлээд за нарилжааны сэтгэл зүг за тэр шунлыг яаж удирдах хянах юм. За тэр дүрм журмыг яаж гаргах уу, тэрийг яаж сахилга баттай дагаж мөрдөх үү, яавал зүгээр юм бэ нэ гэдэг за энэ full time trader 4 жилийн хугацаанд болсон. За өмнө нь бол би 2 жил, 3 жил бас нэлийн судалж байгаад ажлынхаа хажуугаар хийдэг байж байгаа. Full time trader бол одоо 4 дахь 5 дахь жил рүү орж байна. За тэгээ яг энэ туршлаган дээрээ зөвхөн яг энэ туршлаган дээрээ тулгуурласан зүйлүүдээ за сүүлийн 2 жилийн дөрөв нөгөө ментор хүн бас зааж зөвлөх гэдэг энэ туршлага бас бий болголоо. За яг тэгээд яг энэ туршлагууд дээрээ тулгуурлаад танд өөрт чинь одоо тохиолдоод байгаа тэр арилжаанд нас одоо амжилт олж чадахгүй байгаа зүйлүүдийг чинь засаж залруулах, чиглүүлэх зөв чиглүүлэх гэх юм уу та тийм ийм зөв дадлуудыг одоо бий болгох гэдэг ч юм уу ингээд ер нь урт хугацаанд тууштай тогтмол амжилттай арилжаачин болгоход чинь туслах гэж ийм зорилготой ийм mentorship програм бол эхлүүлэх гэж байна. За тэгээд энэ видеог part 2-оор буюу дараагийн видеогоор та бүхэндээ хүргэе гэж бодож байна. Энэ тусдаа сэдв учраас тусад нь видео болгоод оруулчаа гэж бодож байна. За ямарсан өнөөдрийн хэрвээ одоо миний энэ дээр ярьж байгаа энэ алдаанууд бидний гаргадаг нийтлэг алдаанууд хэрвээ та өөр дээрээ анзаарсан гаргадаг болвол хүлээн зөвшөөрч комментээр бичээрэй. За тэгээд шинэ видео шинэ сууг учраас та бүхэн бас дагаад subscribe хийгээрэй. Олон одоо контентуудыг арилжаачдаа нэмэр тус болох мэдлэгийн чанартай туршлаган дээр суурилсан зөвлөмж одоо маягтай ийм видеонуудыг бол хийж цааш явуулна гэж бодож байгаа шүү. За ямарсан өнөөдрийн видеог дуустал нь сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн одоо контентээр уулзтлаа. Түр баяртай.